яг нэг шинэ сонирхолтой юм нэг юм олж мэдээд тэг туршиж үзэх чинь тэг амжилттай болвол та нарт хэлнэ. Хуваалцснаа амьдралд хэрэгтэй юм байгаа. Сайн уу? За өнөөдөр штэ. Өнөөдөр хүнсээ цуглуулнаа. Гэтэ үнэгүй. Юу гэсэн бэ? Үнэгүй хүнсээ цуглуулна. Яагаад? Сайн дурын байгууллагаас ямар ч хүн хамаагүй очиж үнэгүй авч болно. Oh wow. Тэгээд хүнсээ цуглуулна. Түрүү очиход будаа, талах, гоймонгийн амтлагч, мисо шүллэний амтлагч, тэгэл жижиг талах, ундаа, баг зэргийн ногоо өдр гэсэн. Тэгээ энэ удаа юу яахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ очих болгонд угаасаа нэг хүн сандвилж байгаа хүмүүс байгууллагаас нь хамаарат нэг байгаа хүнснүүд нөөрөөр ирдэг гэсэн. Тийм бананаас авчирсан юм байна. 5,000 yen орчим болох хүнсийг тэгээ зүгээр аваад гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр Сакатай хамт явна. Ямар шүү хүнс байхыг нь дараа нь харуулнаа. За хоосон чимданд түрээд дүүргэнэ. Окей, зарсан газартаа ирлээ. Тэгээд хаяг нь энд байна. 4 дахь 5 дахь хагас өдрийн цагаар авч болдог. Анх очихдоо ингээ бүртгүүлээд тэгээ 2 дахь удаагаасаа заавал цаг авч очих хэрэгтэй байгаа шүү. Тэгээд Япон хэл төдийгүй англи хэл дээр бас тайлбарлаж өгөх болохоор Япон хэл мэдэхгүй байсан ч зүгээр. Цагсаа аваад худалдан авалт биш худалдаж авахгүй штэ. Өнгөө авалтаа хийн. Тэгээд хүн авах барааны тоон ингээд 1 ширхэг 2 ширхэг гэд хязгаартай байдаг болохоор тавьсан бараануудаасаа сонгоод өөртөө авч болно. Хартаа бит хоёр чамдан дүүр юм авсан гэж боддоо. Нэрээ үнэгүй ингээд хамаг зүнхээ дүүрэглээ гэж үү гэд эргэлзэж байхын оронд нэг удаа очиод үзээрэй. Окей, энэ миний авчирсан юмнууд. Жимс, ногоо, сүү, бичэн, нэг удаагийн хоолны амтлагч. Энэ талах байна. Бүр удаан хадгалж болдог. Emergency үед иддэг талах. Спагетти, будаа, найруулдаг шүлнүүд, латте, өглөөний цай, тэгээд донат, том талах, ногоо, тэгээд нэг удаагийн хоолнууд, жоохон амтлагч будаанууд. Авлаа. Wow. Several days later. Тухайн газар маань Акихабара буудлаас алхаад 10 минут. Тэгээ бид хоёр эндээс уулзаад хамт явж байгаа нь энэ удаа болохоор цагаа захиалаад ирсэн. Тэр хойно авч байгаа энэ тэр хоёр хүн ээлмэл эзэг амар брэнд зүгтээ хийж тусламжийн хүнс цуглуулахаар ирсэн. Битээр яг юм аваа гараад ирсэн. Three weeks later. Тэгээд өнөөх чимданаа чирээд л дараагийн удаагийн хүнсээ цуглуулахаар л явж байна та хөө. Хамгийн эхний удаа бол туршилт гэж тоологдоод тэрнээс хойш яг албан ёсоор 5 удаа захиалга хийж авах боломжтой юм билээ. Тэгээ ингээд ийм карт өгдөг, тэрийг нь алга болгочих юм бол ер нь ахиж авах боломжгүй болдог болохоор анхааралтай байгаарэ. Тэгээд өнгөө өгч байгаа болохоор ягаад ч юм анх удаа нэг тийм
ийм санаа зовсон ч юм уу, ичмэр ч юм уу жоохон тийм юм байсан. Тэгтээ ингээ 2 3 удаа очсон чинь ерөөсөө тэгээ санаа зовоод байх ч юм байхгүй. Бид хоёр одоо энэ 4 удаага очиж авч гин. Тэгээд ер нь бол энгийн бас ажил хийдэг ямар ч хамаагүй тийм хүмүүс очиж авч илээ. Та нар очиж авахаасаа ерөөсөө битээ санаа зовоорой. Хэмдэн дүүрийн маттай. Та энэ хараа нэг юм хийсэн. Бидний уустай юм шиг. Тэгээд нэмээд паста, жимснүүд, кофе, муу юм л авлаа. Миний хамгийн их сонирхлыг татсны энийг идэж үзэн санагдсан. Тэгээд нялга хүүхдүүд зориулсан юм билээ. Би тэгтээ энийг хараад гоё санагдаад уугаад өөр авчихсан. Тэгээ ингээд юм ажим ногоонууд. Гэрээ яг юм бейкинг паудер дуусчихсан чи бүр зөндөө байж тий. Тэгэхээр нүс нэгийг авчихсан шүү дээ. Тэгээд энэ инстант юм уу гэл. Зөндөө махта. Баярлаа. Okay. One eternity later. За аваад сурсан, сурамгаа олсон. Тэгээл дуугаа дуулаад явж исэн чинь замаараа жоохон хог түүж, гудмаа цэвэрлэлээ. За энэ үнэгүй хүнс тараадаг үйлчлэгээ Марокко хаан гэж хэлдэг юм байлээ. Тэгээд яагаад үнэгүй юм бэ гэхээр одоогоор нийт 2600 гаруй хүнсний үйлдвэр болон ийм байгууллага хандаг өгдөг. Тэгээд тухайн өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг аль болох олон хүнд хүртээх зорилготой мөн компани тус бүрийн нөгөө нийгэмдээ хувь нэмэр оруулах гэдэг үүргээ биелүүлж байгаагийн нэг ажлын хэсэг юм байлээ. Зөвхөн үнэгүй хүнс аваад байлгүй буцаагаад ийм туслах бас боломжтой юм байлээ. Ачаа бараа баглах аль эсвэл ирсэн хүмүүст Марокко хаан талаар тайлбар өгөх зэрэг тийм туслах ажил хийх боломжтой юм байлээ шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Марокко хаан гэж хайгаад тухайн үйлчилгээний вебсайтнаас аваарай. Анх удаа энэ үйлчилгээг ашиглахаар очиж байгаа хүмүүс захиалга хийх шаардлагагүй. Онгорхоо цаг дээр нь өөрийн бичиг баримтаа очиж аваад бүртгүүлээд тэгээ үйлчлүүлэх боломжтой байгаа. Өвдөө хүнсээ хийж авч явах зүнхээ мартваа. За энэ Марокко хаан нь яг хүнс авдаг газар бусад бас Увена болон Сүмида голын ойролцоо бэлэн хоол бинто ингэж тараадаг бас үйлчилгээ байд юм бэлээ. Жаахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл болж чадсан бол шеэрлэж дэмжээрэй. Тэгээд Монголоос дөнгөж ирсэн оюутан дүүнэртээ аль эсвэл цалин бухаас өмнө нэг гуриаддаг бас нэг үе идэг штэ амьдрал юм чинь. Тийм үе дээрээ ч нэг удаа очиод үзүүлээс зүгээр санагдсан шүү. Монгол хүн байна да юм нэгээр дуусахгүй бит хоёр 5 удаа очиж авсан. За тэгээд амжилт хүсье. Саб дараад, лайк дараад, шеэрлээрэй.